Би танаас нэг асуух гэсэн юм. Сүүл ер нь та хизээ хөлөө халуун болоо гэсэн дурж тэ? Энэ их насанд энэ их амьдралын олон хугацаанд донд таны биеийг тэ Монгол хот чинь өөр зүйлс хийх чинь бүх ачааллыг авдаг. Хөлт ер нь та энэ амьдралдаа ер нь нэг удаа ер нь баярлаж үзсэн үү? Ер нь өөртөө байгаа зүйл дээр нь хайр таах хэрэгтэй. Хүн өөртөө байхгүй болсон зүйл хайр хүсдэг. Гэтэл хөлний нэг одоо хорооны нэг код үе байхгүй болоход л одоо хүний биений одоо бүх даадаг хэсгүүдийг аяг өөрчлөлт орд юм байна. Би ч гэсэн өмнө нь өөрийнхөө хөлөнд амар хайрг байлаа. Яг таатай адилхан хизээч ингэж хөлөндөө баярлаа гэж ядаж нэг 5 минут 10 минут хөлөндөө цаг гаргаад хийжээс удаа байхгүй байна. Одоо шамган би ч одоо сакс болоод тоглосон шамган юу үлдэж байгаа гэхээр юм суцны одоо бүдүүрэл суцны одоо зангирал одоо ингэж хаалганд орох залттай. Энэ талаас энэ өгөх нь л гоё. Тэгээд одоо ингэж удахгүй одоо ингэж хөлний хаалганд орох жоо. Тэгээд одоо хаалганд ороход одоо ийм хон одоо хөлний юм хүмүүс хөлний амс өмсдөг амс өмсөж байгаа. Тэгэхээр имжлэг үзэж байгаа хүмүүс ахын бол энгийн зүйлсээс өөргөө хайрлахаас нэмэрлэх шүү. Тэгээд ядаж танд мөнгө олж өгж байгаа тий таныг авч явж байгаа энэ цаг хөлөндөө ядаж баярлаа тий чи үнэхээр лаг шүү гэж хэлж байгаа. Тэгээд нийл лидер болж хүүхдээ жоохон боцгаал ингээд хөлөөний 10 минут үрчигдэх хөл чинь сайхан амраад ядаж л сайхан амраа шүү. Тэг өглөө ажил их хүчтэй явсан. За тэгээд баярлалаа хамтдаа.